За өглөөний минь үзэгчтэй. Сайхан амарцгаас нь одоо л яг өглөө болж байна. Үрийн 5 цаг болж байна. За би нөгөө өмнө бичлэгээр хамт ирсэн ахтайгаа хамт намрын хаалтаа хийх гээд ерхий гарч ирээ зогсчихсан байж байна. Ах одоо намайг ирж авна. Тэгээ одоо эндээс хөдлөөд өнөөдөр маргааш гээд 2 өдөр ерхий загасчлнаа. За тэгээд юу болохыг бүгдээрээ үргэлжлүүлээ харцгаая. Дөнгөс ирсэн болохоор нүр ам жоохон яа нүгөө. За амартай ч тийм байна. Ингээд гэрээс гарахаасаа эхлээд дуусан тустлаа влог маягаар бичлэг хийж үзье. Хаалт амирхүү байдлаар хий гэж бодлоо. За амжилт. Ол замыг ихтэй байхын төлөө алтан шар зам дээшээ байг. Сайн байгаа. За сайн бэлцэн үү. За энэ удаагийн дугаарыг үгэрхлүүлж байна. За хоёр шах. За нэг иймэрхүү л үнтэй хамт зогсон явж та. За өмнөх дугаарын хамтрагч маах битүүр дахиад зогсонд явахаар болсон. Бараг л энэ намрын хаал байхаа да. Бараг уусаа оловч бараг хөлдөж гин. Тэгээ ганц сайхан цагаагаар сайхан байгаа өдрөөр ингэ явахаар шидлээ. Тэгсэн чинь манай жолооч юу хийгээ яваад гэсэн чинь оо сайн байна уу гэж кофе уух юм аа. За тэг ямар тач явж байна. Өглөө ах уг нь 6 цагт биш 5 цагт манайгаа гэрийн гадаа ирнэ гэсэн боловч 5:20-30 ирсэн. Би бараг 30-40 минут гадаа зогссон. Гэтэ зүгээрээ. За Шаардлага байхгүй те. Хүмүүс ч сонирхолтой шүү дээ. Наад чи ямар сонирхолтой юм аа. Тэгж байгаад би ахыгаа гоё танилцуулнаа танд. Загас баярул танилцуул. Хоёр өмнөх явалтаар амар хоол хижэл муутай явсан. Загсаа барих гад ерөөс хинч хоол хийхгүй. Тэгээ орой болоод нэг болохоор өглөө болоод. Тэгээ энэ удаад ахыгаа тижихэр шийдсэн. Өмнөхлөр юу вэ? 2 хоног болсон чи хоёул ганцуудаа хоол хийж байгаа. Бас ийм байсан. Тэгсэн шүү дээ. Хоёул тэгсэн. Хоёр нь бол 3 хоногийн аялалт байсан шүү дээ. Тэгээ ирж очихдоо замдаа нэг хоол идсэн. Тэгээд хөдөө ганц л хоол хийж идсэн. Тэгээ борцог идсээр байгаа дууссан. Тэгээд өчигдөр энэ удаад явахдаа арай гайгүй явъя гэж тоо. Өндөг чанлаа, банан авлаа. Өмнөх явалтаар явсан юугаа юу лээ? Элэгний нухшаа. Элэгний нухшаа авлаа, талах малх авлаа. Энэ удаа жоохон юм идэж явна. Тэгэхгүй яг загслаад явахаар хин хоол хийх хүн байхгүй. Хоол хийх цаг байхгүй юм яа. За чи баг өвлийн загсчл болцсон юм байна дөө. Найдар байна уу? Загс барих юм болоо да. Тэр шүү дээ. Хөлдсөн биз дээ. Одоо хамаагүй энэ чинээс шууд тулыг дуудаж гаргаж ирлээ. Дуудчих тийм үү те? Тийм шүү дээ. Яаж дуудах вэ? Хуцаар ярьсан баг. Оо бүр үү? За. Би ч бүр амар хүнтэй загсанд яваад байгаа юм шүү дээ. За тэгээ ийм газар загс өрчих үзье да. Надаас тулны дугаар аваад аваарэ. За. Яаж явах вэ? Нэг дугаарын 100,000 зарнаа. Үгүй донешн юм биш үү те. Тэр донешн тустай миний данс бас тустай шүү. Чи дугуй гарсан. Дугуй гараад хоёул хэдэн цаг алдсан гэж бодож байна бамрах. 10 цаг алдсан. Үзээ. 10 цаг алдлаа. Тэгэхэд энэ хүн бол ерөөсөө бүр байж ядчихна өө. Дугуй хагарчлаа. Миний загас намайг одоо миний загслаа явуулах. За одоо нэг 30 минутын дотор загслал маань эхлэх баха. Тэгээ яахыг бүгдээрээ удахгүй харъя. Би яах вэ гэдгийг. За яах вэ? Тулаа ирнэ шүү дээ. Та тулах юм уу? Би тулаа. За авчлаа ш. Би юу нэ амар үнтэй яваад байна. Яанад. Би нэрээ юу яасан ш. Өөртөө шинэ дамар авсан. Дамар мамраа эртгэн очихоосоо үнд бэлдээл явж ин да. Гяс одоо бамбарахаас төрүүлж шидэхгүй бол тэгээд балрын шүү дээ. Энэ угсаа би харж идэх үү? Угсаа харж идэх бах уу? За би одоо бүхэн мөхсрээс намайг хүлээхгүй юм байна. Гэдгээ бол айгуу гоё технэр хилчлээ. Шудраг өрсөлдөөн бол хийхгүй гэж байна. Энэ Ultegra 4000 XG гэдэг нэртэй дамар авсан байгаа. Ажгүй гоё яхаа энэ 25 оны загварлал гэсэн шин. Сайжруулсан үйлдвэр гэсэн. Ийм ургуучны Ultegra бас байдаг. Тэгээ 4000-ыг авдаг нь арай жоохон хүнд чинтэй загснууд тохиромжтой. Тэгээд
намраа мялаж чадахгүй гэсэн мэдэхгүй байна. Гэтэ хичнээн. За. Хата ямар гоё юм. За хамгийн дөрөв сочоко бэлтгэх зөв шүү. За одоо уурга бэлтэн мэдээж. Бамбарах намайг хайч идэх гээд байгаа. Тэгж болохгүй шүү бамбарахаа. Зэрэгэл яа идэх вэ? Би ууч. Том юм уу? Наач ихтэй ямар сайн өгөө шүү тий. Мөбдөд томхоо амт биш биш л үү. Наач ихтэй ямар сайн би тий. Сочогч чи өөрөө сочогч. За болоо. Жоо байгаа штэ. Суугаад өгчөөч. Яа галзаа баст. Галзаа юм тий. Шидэл очлаа. За өөртөө дээр. Хүүнэч юу хамгийн юм нэрч биш. Ага жоох өдлөвлөлтөө. Заам. Йой. Заам. Яа. За баяр хүргэе. Мундаг юм аа. Амар юм аа. Галзаа. Наад цөмрөн шүү айгуул. И сочоконд буцаж хийж байгаа тэгээ сочокоос буцаач واخгүй. Яа, хамтай барьсан загсаа буцаахын тулд гүйж шít энд нэг хүн. Ямар мундаг юм бэ? Яа. Good. Хэр холоос авсан? Хэр холоос авсан? Оо, воблер сайн аваад байгаа юм шиг угаасаа. За, нэг. Тооны хилцээ тэнцүүлсэн чамд баярлалаа. Ой, зэ. Өнөөдрийн ихний загас. Энэ удаагийн аяллаа ихний загас. Ацлон жоохон дэг орч. Sorry. Баяртай. 80 см болоорой. Тоо тавьж байгаа хүн. Өөр юм аа. Хоёр ус. За баяр хүргэе. За нэг орлоо. Толбогоо үгүй юу? Хараад. Энэ. Ажичка. Зэ. Нэг л нөх барьлаа. Ахтай том нөхөр бас биш байна. Тэр харъя. Зэ харцгаая. Иймэрхүү нөхөр. Ахой жижигхэн. За тавьчих. Оба. Явсан. За 2-2. Энэ гайг баха.
За энэ ёстой гайгүй юм болчихлоо шүү. Ёстой гайгүй юу? Ёстой гайгүй биш үү? Энэ нэг жар хүрхүүгүй тэл. Орцно. Яа, тэнд бас нэг ирсэн. Тэр юм бэ? Тэгхэв шүү. Яг энэ чулууны доор байна бамбарах. Дажгүй шүү. Дажгүй. Нэгийг бас барьчлаа. Зя. Авцаа. За усан дотор хэмжээд үзчихв. Энэ бол бас гайгүй байна. Жар бол үрчим шиг байна. Үзье хэдүүлээ. За хэмжээ. Оо нэг том биш ээ. 52 дойл юм биш. Нэг том биш. За мултлаа да. Зя. Нэг юм ирэх үү? Хоорондоо биш жаа нэг л дарна. Яваа штэ. Ставгүй. За явуулъя. Стерэлгэл юм бэ. Манай нөхөр ихтэй сая жоохон хэцүү суллагчлаа. За явсан. Орж ийн. Орсоо. За гоё. Энд чинь дахиад зэвэгтэй зодон болчих юм шүү ээ. Бороо. Дөрөв. Yes. Энэ юу вэ? За засны байрлал болсон шүү. Энэ ямар царайлаг нөхөр вэ? Өнгө төрсөн их гоё юм байна. За хэдүүлээ харъя. Хэмчихгүй. За хацгаа идэл. Дөрөвт линок нэг иймэрхүү. Өөрхөн жижиг юм байна. За 80 см болоод 80,000 төгрөг шахаарай гэж байгаа шүү дээ. Баяр таа. Гоё ихтэй болсон байгаа шүү дээ. Яг л энэ л дотор байна угаасаа. Урамгүй байна гэж ба. Том загас барьдаг хүмүүс өөр юм. Загсаа голоод штэ. Адил дөрөв. За амар юм аа. За газ 5 болгоох тэгвэл. Адил дөрөв гэж шүү. Хүмүүс бас өрсөлдөөн үзүүлээд шүү. Бас дайжгүй юм биш тий. Яасан. Яава. Тийм онцгой юм уу? Я. Оо, анда жаагаад нөхөр өвчлөө. Юу энчэд юу юм бэ? Яавар. Юу яара? Оо энэ ястаа сонирхолтой юм шүү дээ. За тэгвэл энийг идүүлүүлээд явуулахгүй. Бэлэг өгшөө гээд. Өө ихтэй ямар үлдэн байгаа тий? Харин тий. Бүтэн зууж дуусаагүй ээж. Яарэ. Ийм жаргах. Бас том нөхөр гуссан биш үү тий? За явуулаарай. Нөгөө загсын нөхчөж тий хөрхий цаад жаргахыг намруу нээж тий. Зэнок. Энэ тий амрууд хийдэг. Амрууд хийдэг. Камер. Яриач бодлоо юм байна. Гомдсон шиг. Хүү яг идэх цаг чигээ дөө. Үсээ ямар сони тий? Бүтэн тэгээ 100 байгаа та. Гэтэ аим шин муудсан жарах ба шүү. Муудсан бүтэн байгаа юм.
Өөр юм цохоогаад харна уу? За тэнд нэг загас барьсан. Тэгсэн чинь нөгөөх нь явсараад миний бүрийн урд ирчлээ. Тэгээ би одоо холдож өгөхгүй бол яг урд орооцолдох гэдэг. Тэнд явчих. Гарч ирэхээр нарал. Камерны цэнийг тусчлоо. Ямар ч тач тавтахаа барьлаа. Энд байна. Бамбарах тэнд 7 дахь барьж байна. Надад жоохон өнгөрөөл. Тэтгэл зүгээрээ. Энэ бол нэг 50 хүрхүүгүй тэл. За явахын хооронд алдад дахианы юу байлаа? 6 дахь нь. Бамбарах чинь 7 хүрсэн шүү дээ. За салгаад явуулчихъя. За энэ ингээд 6 дахь нь. Бамбарах 7 хүрлөө. Би 7 гэрсэн. Ирээд нэг цагийн хугацаанд. 6 дахь нь. Хөрхөө ерөнхий өнөдөл зөндөө тий. Зөндөө. За бай. Баярлалаа. 80 см болоод 80,000 төгрөг шахаарай гэж байгаа. Гоё юм байна. Гэтэ томынх рекордыг бол би авсан байгаа. Тэмс муу алдсан байгаа. Тэмс. Томны дэвчээ байгаа. Гэтэ алсан байгаа. Би бол ганцж алаагүй байгаа. Би ч одоо 700 км явж ирээд. За би маргааш авнаа. Би найз охинд хоол хийж өгч байгаа. Ганцыг авч байна. Тэр энэ хараа энэ бас ялгаагүй л алдарч байгаа байхгүй. Хараарай хүмүүс. За. Эхний өдрийн загсал амжилттай. Хэдэн цаг явж ирсэн юм? Бараг 12 цаг явж ирсэн. Арай үгүй баха. 5 хагаст гараад 5 хагаст гараад саяд нэг 4 хагаст ирсэн үү? 4 мөрөөр ирсэн. 10 цаг бол бат ирсэн юм тий. 10 цаг явж ирснээс чинь 2 цаг загассан баг тий. Тэгээд хэдэн загас байсан бэ? Би 7 гэрсэн. 7 ирсэн. 7 зэвэг. 7 зэрэг. Гэтэ дугаа гараагүйсэн бол арай нэг цагийн өмнө ирээд 14 бол барих. 14 бол барьчихлаа. Би 6-г өрсөн. Тий. Чанарын хувьд тооны хувьд муу. Чанарын хувьд бас яг муу. Манайх юу ясоо 2 зэвг нь нэг нь 62 нөгөөх нь 60 арай хүрэхгүй. Тэгтээ 60 гээд ухар 60. За тэгээд тиймэрхүү байна. Тэгээд маргааш ямар амжилт гаргахыг мэдэхгүй байна. Ямар ч тач өнөөдрийн байдлаас харахад л маргааш маш сайн амжилт гаргах баха гэж бодож байна. Тэгээд одоо нөгөө ахынд бас нэг өөр ахынд ирсэн байна. Тэгээд одоо сайхан дулаахан хоноод тэгээд маргааш загсандаа явах болноо. Энэ удаад айл дээрээ жаргаж гинэ гэсэн. Жаргаж гинэ гид сэдсэн тийм ээ. Шинжлүүлээ. Ундаавлаа. Мэндрийдлээ. Жаргаж өглөөг хашаа. Жаргаж өглөө. За маргаашийн загсал ямар байхыг харцгаая. Хитрхи сайн загсал хийгээд ах юм бол багтаамжинд маань баг бичлэг маань багтахгүй шиг байна. Тэгээ маргааш багтаамжинд маань багтахааргүй тийм их сайхан үйл явдлууд тохиолдосоо гэж хүсэж байна. За маргааш уулзцгаая. Түр баяртай. За өглөөний мэнд үзэгчтэй. Аяллаа 2 дахь өдөр болсон байна. Өнөөдөр бүтэн өдөр загасчлаа. Тэгээ би голоос ус авах гээд битантай явж байна. Нэ нүрээ бас угаад юм уу? Нүрээ сайн угаагаа тус өрөхгүй бол миний хамар сонио тустай хар болчт юм аа. Яа тэгээд идэв. Манай зөвхөн намайг хар хамарт гэсэн. Тэгээд загсал ямар байхыг бүгдээр харцгаая. Гадаа өстө сайхан байна. Би та нарт гоё горих харуулах юм. Айгуу гоё горих харуул. За нэг иймэрхүү газар байна да. Загсалтаа урагшаа. За гол дээр ирсэн. Одоо өдрийн 12 цаг болж байгаа юм. Бараг 1 цаг болгочих. Айхтар зайртай байна. Шидүүлэхээргүй байх шүү. Жохон зайр гайгүй болохыг хүлээж байгаа. Тэгээ шидий гэж бодоод сууж байна. Харагдаж гин үү? Бичлэг дээр харагдах баха. За явсан. Дарцгаа. Дарцаа эхэлсэн яваалаа шүү. Чи одоо микрофон ганцаараа аваад тахтай. Ганцаараа л. Надаа авах юм уу? Байхгүй шүү дээ. Сэний юм. Хүмүүсээ битэрт спонсор өгөөрэй. Энэ ганцхан камертай юм байна шүү. Микрофон уу? О тийм, ганцхан микрофонтой юм байна. Тэгээд Холоос барихгүй нэг амар таригдсан шүү. о тийм үү. Энэ наст нэг сайн ажилтгүй юм шиг байна. Холоос барьмаар гэлээ. Би залил манай дүүг гэдэг. Чи чаастай ядарсан юм байгаа. Та нар маань спонсор хийгээ, донашн сайл хийгээрээ. Чи дансны дугаараа тавьж байгаа зү.
Тэгэхээр чи хийвхүүд. Тийм биз. Заагаа. Одоо өөрийгөө танилцуул гэдэг болчих чи. Тий. Одоо ингээ 2 дугаар хамт оролцчихлоо шүү дээ. Тийм тий. За намайг Лавсрын гэдэг. Тэгэхэд мөнх хоёрын болохоор Үргэахын дүү. тий. Үргэахын дүү. Тийм тэгээд бүтээр бас тэг баг бахта нэг хүмүүстлээ олж хамт явдаг байсан. Ах их чирдэг шээ. Шаврын халт болдог байсан. Тийм тэгээд мөнх хоёр нөгөө нэг арай жоохон байсан болохоор мөнх хоёрыг дагуулж явахаар амар ганцаардна гэж чаваас намайг дагуулж явдаг байсан билээ. Тухайн үед тэрийг сүүлд ойлгосон. Тийм үү? Тэгж гинөө. Тэгсэн байлээ. Чамайг зугаацуулах гэж намайг авч явдаг байсан байлээ. Тэгээд би ч одоо өнгөрсөн жилээс заагас сонирхоод ер нь хэрэгсэл бэлдээд явж эхэлж байгаа. Ер нь шинээр явж эхэлж байгаа. Гэхдээ мөнхөрөөс олон заагас ирж байгаа, томыг ирж байгаа. Тинэ гээд л байгаа юм. Тийм нэг тиймэрхүү ер нь. За баярлалаа. Өөрөөр танилцуулсан танд баярлалаа. Өмнө жил аавыг дагс ер нь загсан дэлөө явсан тий. Тийм шүү дээ. Тий. Гэхдээ нааг бүр тэрний өмнөх жилээс эхлээд чи заагсанд явахгүй юм. Гоё шүү дээ. Аав тэгсэн юм. Тэгэл тэгжээ за нэрээч заагсанд явд юм. Тэгээ заагсанд явж эхэлсэн шүү дээ. Тэгсэн хэр юм бэ? Би бол тэгээд ерөнхий бол цусны нэг цаанаасаа тий. За. 91 гар юм аа. За. Тэрээ сайн 90 мэдэрчлээ. Зэвгийн хаан гэдэг нэр өгчээд байгаа шүү дээ. Яасан гэсэн чинь өмнөх дугаараар 5 шидэд 5 зэвэг бариад. Нэг нь 68 см байсан тий. 70 шүү дээ 70. Даалал гээд Нэг хоёр ингээд 40-дрөөс хойш ирдээсээ миний тэр заагсны хэмжээ 1 см бууруулаад хүмүүст яриа яваад байгаа байхгүй. Үгүй ер нь бол нөгөө яг хэмжээд метрээр гаргаж ирээ хэмжиж байгаа юм би өөрөө л төө. 70 юм уу тэгээд? Яг мохор 70 байсан. За итгэе да тий. Та бүхэн итгэж байна уу? Өөрөө өөртөө зэвний хаан гэдэг цолгосоо. Баярлаа. Би үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. За зөв өөрөө өөртөө зэвний хаан гэдэг нэр өгсөн. За ямар ч тач тиймэрхүү байна. Тэгээ өнөөдөр зайр айгүй их байна. Тэгэхээр зайр багасхаар загасчлыг гээд хүлээгээд байж байна. Тэгээ багасж байгаа үгүйг бол сайн мэдэхгүй байна. Багасж байгаа гэж найдаж байна. Тэгээд одоо өдрийн 1 цаг болох ч байгаа учраас загасчлах хугацаа ер нь 5 цаг байна. Тэгээ маргааш өглөө бол зайрыг хүлээгээд байгаадах юм бол хот руу амир оройтох юм шиг байна. Тэгээд ярилцж байгаад хизээ буцах үгүйгээ шийднэ. Тийм байна. Өөр юу ярих байлаа? Одоо коммент уншиж. За одоо гоё коммент уншия. Би ч нэр айгүй хөөрх их хвчлэгтэй юм байна. За хамгийн их үзэгчтэйгээс нь ихлээр коммент уншаа юу заяа. Гоё коммент бас байж ч магадгүй, байхгүй ч гэж магадгүй. Би бас хаяа их загнуулнаа. Хүнтэнд пүү 77 коммент гинөө. Алдсан юм шүү дээ. Ланжгар зэвгнүүд байна. Буцааж тавьдаг чинь маш их баярлаа гинэ. Зүгээрээ. Миний хүү шиг барьсан загсаа тавьж явуулаад байгааг ойлгохгүй юм аа гинэ. Хүүхдээсээ асууж байна. Хүүхдээсээ миний хүү яагаад тавьд тийм. За Рата Муба хоёрыг ол хүлээх юм даа гинэ. За баярлаа. Нэгтээ жилийн өмнө бичсэн коммент энэ хүн одоо яг хүлээдэг шиг санагддаг байна. Хүлээхэ болцсон. Чанаргүй бичлэг оруулаад идэг болцсон ч гэж магадгүй юм байна. Гоё шүү бороо гинэ. Том зэвгнүүд байна гэж байна. Хиймэл өгөө ширэглэж хөвшээрээ спорт тал руугаа илүү урайлаарай гинэ хүмүүсийг. Тэгнэ би ер нь fly fishing руу ер нь 100% ер нь орё гэж бод. 100% ч яах вэ? Fly fishing сурах гэж бодож. Би уншаа тий. Та унших юм уу? За, та унш. За би чамаас асууж. За. Дэгээгээ харуулж байгаарэ ямар гол вэ гэдгээ сайхан хэлж байгаарэ. За. Газрынхаа нэрийг хэлдэггүй дөө. Ер нь бол харамч гээд ойлгочих. Загасч хүмүүс ерөнхийдөө бол газрынхаа нэрийг хэлдэггүй шалтгаан харамлаад идэв. Тэгээд яагаад харамлж байгаа юм гэхээр за нэг хүн дагуулад явдаг. Тэгээд тэр хүн нь маргааш намайг орхиод буцаад нэг өөр хүмүүстэй явдаг. Тэр хамт явсан хүмүүс нь дахиад нэг өөр хүмүүс явуулдаг. Би бол тэгээд нөгөө нэг уургаар загас бол багасахгүй энэ хар галуутайгаа тэмцгээд идэг үзэл бодолтой нийлдэхгүй. Уургаар бол загас хангалттай хэмжээгээр багасж байгаа гэж боддог учраас ерөнхийдөө харамлдаг.
Тэгээд загсыг бол тэгээд өөрсдөө сайхан хянтантай танилцаад хамт яваа. Тэгээд арай өөр аргаар олох хэрэгтэй болов гэж бодоод хэлдэг юм шүү. Тэгээд тэрийг ойлгоорой. Тэгээд хэлэхээр угаасаа зарим хүмүүс их уурладаг. Тийм учраас тэгээд дундыг бариад хэлэх үедээ хэлээд хэлэхгүй үедээ хэлэхгүй явъя гэж боддөө шүү. Ее. Тгийгээ харуулж байгаарэ гэдэг дээр тайлбар байна. Тэгээ та хармаар байна. Чиний тгийгүү. Хармаар байдгүй юу юм тгээ. Тэгээ би ч нэг харахгүй л дээ. Би ч нэг очоод болж ийн үгүй үгээ бүгдгээ шидэжтэй шүү дээ. Тийм. Ер нь бол загшлал тийм байхгүй. Яг нэг тгийгээр л бариад ийн гэж юусоо байхгүй. Тэр чинь ингээд амар олон төрлийн улсын компаниудын хийсэн байгаа дэгээнүүд байгаа. Тэр чинь тухайн өдөр идэвхтэй ингээд хамааралтаад шал өөр баригдана. Тэгэхээр чинь яг эндийг шийдгсэн ойлголт байхгүй. Та нар одоо ингээл дэлгүүрлөө орохоор хэдэн мянган төрлийн зөндөө олон тгийг байгаа шүү дээ. Тэр чинь алийг муу алийг сайн гэхэд хэцүү байхгүй. Тэгээ ямар ч идэхгүй үед явангуудаа амар сайн ашигладаг тгийг шидлээ. Тэр хүн тухайн тгийг бол шал суул юм байна гэж ойлгох шүү дээ. Тэгээд нөгөө нэг юу яадаг? Гол болгонд нөгөө нэг тэр химэл тэгнүүд бас өөр ажиллагаатай. Тэр нэг гол дээр алж исэн тгийг чинь нөгөө гол дээр очиод огт ажиллахгүй л байт юм шиг санагдсан ш надад л. Дээрээс нь өгөөш байна. Өнгө байна. Өгөөшний өнгө. Одоо жишээлбэл CC60 гэдэг хүн болгоно их сайн мэдэндээ тэрний ногоон өнгөийг жишээлбэл энэ тентхийн голууд их сайн авнаа. За тэгсэн чи эсрэгээрээ ерөө голд очсон чи ногооныг авахгүй жисийг жишээлбэл амар сайн авдаг ч юм уу. Тим юмыг бол би яг өөрийнхөө одоо байгаа туршлаган дээр бол үндэслээд хэлж чадна. Тим ялгаа бас байдаг шүү. Тэгэхээр тэрийг угаасаа хэлсэн хэлээгүй зүгээр л ингээл туршаал дахиад шинийг аваад мөнгөө өрөөл тэгэл явж явах зүйл гэж бол санал хэлэх байна. За тэгээд дараагийнх нь болохоор мундаг байна уу? Одоо харин нөгөөшөө байнга л хиймэл болгоод ингэж бариад байвал жинхэнэ урлаг боллоо гинэ. Окей. Хичээ. Би одоо сүүлийн үед дандаа хиймэл өгөш ашиглаж байгаа. Урлаг болох чинь та. Юу, би болохоор воблер шидэхэд их дуртай биш ерөнхий. Яа гэх юм бол нэг чинь хардаа урдаа дахиад хардаа гэж зарим нэг 3 мурууд 9 ширхэг салаан байгаа шүү. Тэгэхээр ингээ амруу нь сүүл нь орчтой нөгөөт нь ингэж байгаа нүдрүү нь ордог. Тэгээд буцаж тавих гэж байгаа хүмүүст бол согсон загс буцаагаад тавьчихад тэр чинь одоо ийм амир зөвхөн яг survival хийж яг амьдралын төлөө амьдарч байгаа амьтанд ич тэгэл алж байгаатай ялгааг учраас тех бодол их дуртай биш. Тэр хүмүүс чинь 3 салааныхаа хоёрыг нь тасддаг масдаг гэдэг. Бахимахаар тасдаг л хэдий. Тэгээ би болохоор юу яаж мачи гэж бодд юм аа. 3 салаа тэгээд тэгээ адилхан грамын жилдээ 3 салааг наваад тэрийг хийчихье гэж бол бодд. Гэхдээ воблерт бол нэг бас хоббитой ч биш, хоббигүүч бас биш. За ойлголоо амартаач ийм зөвлөгөө өгдөг үзэгчтэй баярлаа. Хаанаас барьж байгаагаа өөр хүмүүст хэлж болохгүй шүү бороо гэж. За надаа нэг хүн бүр эсрэгээр загинжсэн шүү. Хаанаас барьж байгаагаа хэлэхгүй бол яах гэж бичлэг хийдэг юм гэсэн. Үгүй тэр чи одоо юу гэсэн хэлөө. Гэтэ яг нэг YouTube контентыг бол хүмүүс яг нэг тухайн хүн одоо юу гэмээр Facebook, Instagram-ыг яаж ашигладаг вэ гэдэгтэй адилхан ашигладаг шүү гэдгийг хэлмээр байгаа. Нэг тухайн хүн өөрөө яаж хиймээр вэ? Тэрнгээрээ л тэг хийдэг болохоор битээ бас хамаагүй загнараа муухай үед шүү. За дараагийнх нь болохоор энэ Эмилия дундуур зураас XD9OB гинэ. Би таны үнэн шүтэн бишрэгч юу гэж. Па. Яа, за баярлаа. Өгөөшөө харуулаач ээ гэж энэ уурга хаанаас авсан юм бэ л гэж. За би дэлгүүр санал болгоё гэх юм бол сүүлд нөгөө сүүлийн бичлэгтэр хэлсэн шүү дээ. Нэг best casting гэдэг дэлгүүр надад бэлэг өгсөн. Тэр дэлгүүрийн онлайн дэлгүүрийг ямар ч тач санал болгож байна. А дээрэс нь утгаахын дэлгүүр hobby гэдэг fishing hobby fishing гэдэг дэлгүүр байгаа. 104 замын тэнд гэдэг тий. Бар 100 биз дээ. Тийм 100. 104 замын тэнд. Тэр энэ бол утгаах маш олон төрлийн загасчлалыг зааж өгсөн. Хамт ч нэлээх загсан тавьдсан. Тэгээд утгаахын дэлгүүрийг бас санал болгож байна. Амар олон улсаас янз бүрийн бараа авчирдаг. Тэгээ өөрөө маш олон жил загсан тавьсан байдаг учраас очиод зөвлөгөө авсандаа ч ер нь ямар ч судалгаа хийлээд өгчнөө гэж хэлж байна. Тэгээ best casting болохоор бас чатаар ямар өгөөш хаана яаж загасчлах гэж байгаагаа хэлэх юм бол зөвлөгөө өгнө шүү гэж хэлсэн шүү. Окей. Хиттэй дамраар загас ирдэг байл гэж байна. Хиттэй дамраараа 3000 юм уу 4000 та дамраар загас ирдэг. Би нэг шинэ дамраа авсан гэж өчтөр энэ сая харуулсан шүү дээ. Тэрийг сая сүүлд авсан. Nice. Жарахагаар барьж байгаа юм ямар өгөөш вэ л гэл. Ер нь намар тэгтээ жарахаа шитгэн их байх шиг байна тий. Тийм ер нь бол тэгдгийн. Тэгээд ер нь яг нэг спорт хэлбэрээр хөгжүүлэх гэж байгаа хүмүүс ер нь урайлдаг болохоор би нэг тийм
зөвлөдөггүй. Ер нь бол Waffle Reader-ыг ашиглаарай. Гэтэ ер нь бол амар амьд өгөөш илүү үлзэт юм шиг санагдаад байдаг. Ямар гоё халуун байна. Бүр нар ээгээд бүр халж шít. Наа тэгээ чи ямар үнэтэй юм бэ гэнэ. А би энэ комментиг бас ойлгоогүй. Наа тэгээ чи ямар үнэтэй юм бэ гэхээр би одоо надаас авах гад үнийг асуугаад байна уу гэж нэг бодсон юм. Тэнгүүтээ дахиж уншингууд бодож байгаатай энэ яа чи ямар муухай үнэтэй эдвэ гэсэн санаагаар ямар үнэтэй хямдхны үнэтэй юм бэ гэж хэлж ийн гэж бас бодсон. Тэг ойлгоогүй ямар ч хариу хичээгүй. За өгөөшөө яаж хордон сольж уяад байна. Урд нь ийм сэлгээ гэдэг юм бид шүү дээ. Сэлгээ гэхэр наач бас их сайн аа. За би харуулах уу? Ер нь бол snap гэдэг. Энэ хараа. Энэ swivel гэдэг юм харж байна уу? Ийм юм. Энийг одоо Saturn-аас нь зүүцэн заяа юм зүүцсэн байна. Тэнгүүтээ энд одоо нэг битүү зүйтэй адилхан эндээ дигээгээ хийгээд тэгээ ингэчдэг юм байдаг хэвгүй. Тэгээд хурдан солиод идэв. Окей. Одоо тэрнээс өөр юм жижигхэн хэлбэртэй бас байгаа. Ийм жижигхэн байгаа. Би заадалж үзүүлэх үү. За тэрнээс өөр арай ийм хэлбэртэй ч байна. Санийхта жоохон төстэй. За тэрнээс өөр жижигхэн гэх юм бол ийм жижигхэн ч байна. Яг энэ зурган дээр шиг энэ зургийг харуулж өгсөн биш. Ийм бас битүү зүг шиг. Тэгээд ялгаагүй энэ нь болохоор snap хийж байгаа. Эдрийн болохоор swivel гээд snap гээд янз бүрийн нэртэй байна. За нэг юмрхүү. За юу гэсэн гинэ? Юу гэсэн гэж өөр Новшин инээх юм а гинэ. Тэгээд би ч гэсэн бас их новшин инээж байгаа хаа энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бат. Миний новшин инээдийг бити сонсоорой. Анаас тий. та тэг яах вэ? Би одоо ямар гой хийнэх ёстой гэж бодолтой биш. Хэцүү шүү дээ. Хослон цинхэртэй хангангойми. Тэр наа нэг амар олоод донешн гэж хэлээд байгаа хүмүүс гайхаж байгаа. Энэ нэг наа ингэж хэлвэл авч явна гэдгсэн. Тэгээ би ч бас нэг загас махсанд явах гээд нэг газар осмос ч бас мэдэхгүй шүү дээ. Тэгээл ингэж байгаа шүү хүмүүсээ. За энд нэг хүн fly fishing-тэй болоорой гэдэг байгаа. Enzo stock гэдэг хүн. Тэгээ болно. Би хичээж байгаад юм fly fishing-ийг гоё set авъя гэж бодож байгаа. Хичээнэ. Энэ хүн бүр энэ хүний комментиг уншаад би бүр гэж бодсон. Энэ хүн юу гэж хэлсэн бэ гэсэн чинь загас барихыг амар ажил шиг харагдуулдаг мэрэгсэн хүндээ гэж байгаа. Яа. Дэмждэг мэрэгсэн ажлаа хүн амархан харагдуулж чаддаг залуу шүү. Гоё комментуудаа уншиж нэг бичлэг оруулаарай. Амжилт гэж хүн бичсэн бохоггүй юу. Тэгээ би яг энэ хүний бичсэнийг уншичаад за коммент уншихыг хий гэж бодож ирсэн. Тэгээд энэ хүнд үнэхээр баярлаа. Тэгээд би бол мэрэгсэн загасчин үнэхээр биш. Зүгээр загаслалт дуртай. Тэгээд тэрийгэл ингээд гоё бичлэг хийх ёстой байна гэж бодож исэн. Та миний ер нь яагаад энэ YouTube хий гэж бодсон шалтгааныг сонсох уу? Би яа мэдэх хаа. За юу юм? Өөцсөн да. Өөцсөнтэй биш ээ. Юу гэж бодох вэ? Юу яадсан? Би хамгийн анх би ч одоо хөөрхий залил хотын хүүхэд. Тэгээл дүү мүүгээ зундаа хараал. Аав ээж ажилтай, ах эгчнэр ажилтай. Тэгээл 100 наадмаар ингээл амраал хөдөө явахыг бүр айгүй хүлээдэг заяа. Тэгэл хөдөө явж яах гэж байгаа юм гэхээр загсанд явах гал хүлээгээл. Хүүс тэр чинь ингээл зүүдлээл хүлээж байгаа юм. Тэгэл жил болгоны зүгээр ингээд 100 тэг загсанд явдаг байж байгаа. Тэгээ боломж нь олдвол 9 сард хичээл эхэлчихээ нэг ганц 2 өдрийн чөлөө багшаас гуйж агаад тэгээ аваад тэгээ намрын загсчл хийж үзээд тул орох гэж үзчихсэн хүн юм байгаа. Тэгээд нэг удаа би хоньног гэдэг газар руу яваад ерөөгөл гэсэн үг. Тэгээл бүр нэг өдөр ингээл майхнаасаа босоо сэрээлэрдэг байхгүй. Тэгсэн чинь манангийн бороо гэдэг зүйл ороод. Чинь хоньног газар. Тэгээл ингээл манантцсан. Ямар ч салхихгүй. Тэгэл зөөлөн жижигэн борон төслүүд яг ингээл би энэ дээр арсан дээр бууж байгаа мэдрэгтэй. Тэгэл пүүх байгаль хийгдэг чинь ямар гоё юм бэ гэж бүр тэр үед л бүр амар мэдрээл. Тэгэл би энэ бүх зүйлсийг ер нь бичлэг болгож авч үлдэх хэрэгтэй юм байна.
энэ ирээдүйд өөрөө харсан ч гоё юм байна гэх. Тэгээ нэг Японд би сурж ирсэн шүү дээ. Тэгээ Японд сурж явах үед яг тухайн жилүүдэд нөгөө Монголд ирж исэн зөндөө олон YouTube гадаадын маш олон контентууд бүтээгч нар ирж исэн байхгүй. Тэгээ би ийм баян байгальтай ийм гоё улсад байж иж энийгээ танилцуулсан, энийгээ ядаж Монгол дээр хийж байгаа бичлэг хийя гэж шийдээд бичлэг хийсэн. Тэгээд эхлээд дандаа нөгөө хамаад садныхаа групп төр тавьдаг. За би ингээд энд ийм хийгээ явж байгаа шүү гэж явж байгаа. Тэгээ за ер нь загас хийя гэл. Тэгэл дорооныг хэдэн сар цуглуулсан мөнгөөрөө аваад GoPro-го нэгээр нийлж авсаар байгаа. Тэгэл яг Монголд ирэхдээ нэг гайгүй сеттэй болоод ирсэн дээ. Гоё наа. Зуутаа байгаа. Зөндөө олон хүмүүс ийм гой комментүүд ичгээр би тэгээ анх YouTube хийж эхэлчихэд бүр пөөх ингээд намайг ерөөсөө танихгүй, би энэ хүнийг танихгүй ээж, энэ хүн намайг ингэж дэмжиж ийм амар урмын үхэлнэ гэдэг бүр ямар гоё юм бэ. Хүмүүс чинь ингэж би ингэ дэмждэм биш гэдэг мэдрэмжийг аваад л үнэхээр бүр шоконд ороод баярлж ирсэн. Сайхан юм аа. Сайхан байна уу? Сайхан. За. Хийлэгч үг болт. За өөр гоё коммент байна. Саний комментиг уншсан чинь нэг энэ өнгөрсөн жилийн нөгөө нэг хаалтын бичлэг л яана л та. Тэг нөгөө нэг одоо ч гэсэн энэ чинь хаалтын бичлэг болж байгаа шүү дээ намрын. Тэгэхээр ер нь өвөл яах их тухай л хүмүүс их асуусан байна да. Тийм. За энэ жилийн өвөл өмнө жилийн өвлийн загшлаас арай их явж магадгүй. Бүр бичлэг хийхээ болчих магадгүй. Яа тэгвэл зардал аимшигтай их гарч байна. Тэгээ би нөгөө гэр бүл зохиох гээд байгаа. Тийм учраас бас өөрийнхөө карьерт илүү анхаарах гэсэн бодолтой. Би ч нөгөө барилгын инженер мэргэжилтэй. Япон улсад Civil and Structural Engineer гэдэг мэргэжлэр төгссөн. Төгсөөд одоо жил болж байна. Жил ажиллажлаа. Тэгээд одоо барилгын зураг төслийн компанид ажилладаг. NCCS LLC гэх компанид ажилладаг. Миний контент бүтээдэгт бас үнэхээр ойлгож тусалж дэмжигд баярлаа гэж хэлмээр байгаа шүү нэр. Тэгээд одоо бас зургийн өөрийнхөө мэргэжлийн хүрээнд тооцоогоо сайн хийдэг. За тэгээд бас зөвхөн одоо юу гэмэрийн өөрөө юм хийгээд тахгүй одоо менежер юу гэх юм бэ? Хүнтэй харилцах тал дээр бас өөрийгөө сайжруулъя гэсэн бодлууд байгаа учраас ер нь яач ч магадгүй. Контентын дээр бол би бас эргэлдэж чинь тэгээд зав чөлөөгөөр бол ямартай загсанд явахгүй болно бол биш. Явна тэгээд жоохон давтамжинд багасч магадгүй эсвэл ихч магадгүй. За ямар ч зүйл нэмэрхүү байна. Тэгээд урмын үг хэлж навыг дэмждэг хүмүүстээ бүгдэнд баярлаа. Тэгээд хамт явъя гэж олон хүмүүс асуудаг. Би тэгээд бүгднтэй нь бол хамт явж ерөнхий бол чадахгүй шүү уучлаарай. Яагаад гэх юм бол би өөрөө гинт завыг өөрөө гинт гаргадаг, гинт завгүй болдог. Нөгөө ажилтай, амьдралтай дээрээс нь тэгээд гэр ах уу хүн гэртээ асуудалтай ялна эсвэл ажилтай болно гэдэг юмнууд байдаг учраас бас хамаагүй явж чаддаггүй шүү уучлаарай. Тэрэн дээр ойлгоорой. За энэ чи хамгийн сүүлийн нэг гоё коммент тэрийг уншиж. Уг нь гоё бичлэг байна. Даанч нэг асуудал байна гинэ. За. Дуусчаад байна. Яа. За үнэхээр баярлаа. Зүгээр нэрээ амар их баярлаа. За тэгээд одоо загсныхаа бичлэгт ер нь орё. Тэхөө. Яа тэгээд. За та бүр улаацсан биш талуудсан бай. Эсвэл хичээд байгаа юм уу? Дүүр төлөгч дараа. За амжилт. Залуусаа загсалцгаая. Yeah, let's go. Баригдахгүй юм аа. Орой болох гэдэг шүү залуусаа. Орой болох гэдэг учраас навтаа уралдаж гяс ямхуудаа шалгана. Цагаагаар сайхан өдрөөсөн чинь салхилаад хөтөн болчихлоо. Одоо даах гэдэг шүү. Цаамартаач гясгүй яа. Цаамартаач өнөөдрийнхөө ихний загсыг бол байлаа. Шгүүний ямартаач нэг загс. Мөхт. Хогоо. За ингэж байгаа юм да ингэж. Ингээс сүрж эхэлж байгаа да. Загас арахгүй байж байгаа ихний загсаа алдлаа сүрл. Хийж байгаа юм би. Энд доо бүр хэдэн мянган. Тий. Гарууд аа. Жапракнууд аа. Юу хийж байгаа юм бэ тэр?
Таван загаснаас нуугдчихлаа багт тий. Ой. Ид ямар сони тий. Үхсэн юм шиг хийгдэж штт. Тэр гараад өгсөн шүү дээ. Оо тийм биш штт. Энэ ямар сони юм бэ? Тэгээ нэг үхсэн юм шиг би дээр давхарлаа гараа ичсэн юм штт. Хөө хитрэг гараа. Тэн тараа гараад их үхсэн. Идэрний өвөлдөө ингээ үхчихсэн бах та. Эсвэл ингээд өвөлчтэй болов. Ямар сони юм бэ? Энэ бүр амар их шүү дээ. Йоо. Пүүх. Ямар амар юм. За шидий та. Эдрийг давуулаа шидий та. Ямар сони угаасаа гэж өвөлжтэй юм болов? Ингээ идэхтэй болгоо хийчих юм шүү дээ. Бараг том тулыг аа. Эндээс дүрээд. Орцсон шүү. Жижигхэн бах та. Яа, харуулъя. Опа, бэж. Чааны юмшгүй. Жижигхэн л юм. За, баяртай. 80 см болоод 80,000 төгрөг шахаарай. Гэж байгаа ш. Бага штэ. Би ялгаж чаддаггүй мó. Загсны ирэмийг сурах гэж зөндөө үдсээ сураагүй тэгээд. Энэ хэдий өөрөөсөө тонгоцсоор аваад ингээ гараад ирд юм бэ. Тэгчээд одоо буцаж орж чадахгүй энэ дээрээ тийчнээд оруулахаас. Амьдраа танаа. Амьдр. Ядчны хаалны. Загсны хаал бол амьдрахгүй маа. Чамааг бол хөрөхгүй байна. Анги өрчт юм уу? За анги амьдраа. Амжилт. Энэ идэг хараа. Оо, дүүрэн чапак. Чапак. Тэр. дахиад тэр. За өчигдөр бужигнуусан газрын ишээ шидлээ. Ирлээ. Ишээ шидлээ биш ирлээ. Тэгээд ямар үр дүн гарах нь харъя. Одоо 30 минут л загслаад намрын хаалт дуусах гэдэг байна үзэгчтэй. Амар хэцүү байна. Амар хэцүү байна шүү. Тулмэр чадаагүй. За чимээгүй. Тэнхтэй орилоод иж яах. Тул гэдэг загас энэ жил нэр нь их муу харагдлаа. Нэг айхтарч бас их явсангүй. Өнөөдөр ер нь загасны идэх маш муу өдөр ах шиг байна. Тэр нь их муу харагдлаа. Салхихтай байхаар даралтын зүрх угаасаа их байгаагаас шалтгаалж салхих гэдэг зүйл ч үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр даралтны тогтворгүй байдал нь загсан тайван нөлөөлдөг байна. Өнөөдөр нэг л мяа олчлоо шүү. Өнөөдрийн цагаа гаргалгад л олгочлаа. Гэж. За тул орсоо л гэж. Өнөө удлааг нь мэдэхгүй. Үнчиж магадгүй удлаач магадгүй. Гэтэ үнэн л ах та. Хахан ява. Миний урд уу?
Амарташ тул барьсан шүү байна. Бодлоо л та. Болно л доо. Татаал. Удаан татчих шүү. Тул хосоор байд. Нэг нь минийх баригдчих магадгүй л хүлээж л. Хөө таашаалц нухацсан загсч. Хэд хол явчвал дагаа яваарай. Эргийнхээ дагуул доошлоод байна та. Энэ нилийн том юм шиг байна. За би явчих. Очиж үзье. Юу ирээгүй л юм уу? Хэр том юм бэ наа чи? Өсөхгүй байна. Сая нөгөө нэг алдсан гэдсэн тэрнээс чи хэр мэдрэмж вэ? Том байна уу жижиг байна уу? Ойролцоохаа. Тэгвэл нэлийн том байц маа. Метр гарантай юм шүү. Хаана юм одоо? Доор. За би чоко барьяам штэ штэ хий заяа. Харагдахгүй. Надад л юу ч харагдахгүй. Хэр холоос авсан юм? Юу? Тасарсан уу мулчсан уу? Юу? Колго. Юу л хараа. Яа мултраад байгаа юм бол? Би ирдгүй ээжлээ. Яа мултрч. Юу? Тэгтээ ер нь амар сул эргүүлэх юм аа. Жохон хүчлэлтэй. Гүү хүчилж байгаа шүү. Би бүр сая гараад шилдэл гэрлээ шүү. Үгүй барих. За. Мөрсөрчлээ тасалчих. Кoko. Энд том юм байсан. Нэг хавтай. Амар утлаа ш тасаа. Би тэр доороос ингэж ирээ тойроод ингэж гарч ич байгаа. Ялий дээ. Тэр амар сол байгаа хөөхгүй. Яд ийм болох хэрэгтэй байхгүй ийм биш. Ийм их үү байл наач. Яах ч биш шүү дээ. Ийм урт уурга ийм том тамартай байж. Ямар хац хүн. Таалтахгүй бол. Одоо хүн амар мууртай байгаа шүү. Тул алдна гэдэг чи одоо юу зүг юм бэ? Хэр азгүй юм аа. Хэр азгүй юм аа. Сайн надтай хамт явчаад аахтай хамт дахиад явсан бохгүй ах тэгсэн чи тэнд бас саяныхаасаа нэлээд саяныхаасаа бол жижигхэн гэсэн жижигхнийг алдсан гэж байгаа бохгүй нэг хоёр дараалаад алдчихлаа шүү дээ ядчил ихтэй бас алдаж үзнэ гэдэг чинь гоё ч юм уу. Би ч бүр алдаж өмхүүлчих үзсэнгүй шүү дээ. Би ихтэй сая очиж хийдэм юм баах юм асуух хэрэггүй л байж л дээ. Тэгээд нөгөө нэг төвлөрөл нь алдагтаад уургаас боллоо. Тэрнээс болоод алдчихлаа. Балаа. Та юм уу юм? Шүү. Би таны зүгээр хэр юм боо юм вэ гэж асууж байгаа хгүй. За бамбархаа. Бичлэгэн зөриулээд загас садсан сэтгэлээ хэлээд байна шүү дээ. Ууж. Би одоо юу ч ярмааргүй. Үгүй хэлчихье. Хэлчихээ. Тийм. Ямар вэ?
Ухмарсан гэж. Нас тий. Уг нээр аттай тий. Тийм ээ. Даачаа зүгмөө. 7 хоногийн дотор 2 метрээс тийш ах. Би яг энийг ярьсан явсан шүү дээ. Аавтай хамт сайхан явсан бохгүй. Тэгээд нэг тул алдсан гэсэн одоо барьж ийн гэсэн. Та өмнө тул барьж байгаагүй те. Бирдсэн. Толбог барьж исэн юм. Толбооч ирж байгаа. Өөрөө ингэж юу ч болоогүй байх чинь. За та би барьчаа тэгнийг ин зургаад оруулна гэд. Тийж болохгүй байх. Жоох тайван сайхан гаргаж ирснийхээ дараа бодож модоо те. Тэгсэн бол болох л байл. За тэгээд ямар ч тач намрын хаалт энэ хүний сүүрлэр өндөрлөж байна. Гэтэ яг хуу маргааш зайр гайгүй байх юм бол яг хуу шидий гэж тохирлоо те нэг ганц 2 цаг. Зайртай байх юм бол найдваргүй шууд дотроо хотын зүг нэгэн дун явнаа. Тэгээ намрын загшлын нүрээд өндөрлөх юм шиг байна. Өглөө ямар ч тач зайр ямархуу байгаа шалтгаалаад бичлэг өндөрлүүлье. Танд өөр хэлэх байна уу? Дараа жилийн наадам даанч хол байна да ах минь. Тийм ээ. Дараа жилийн намар даанч хол байна да. Дараа жил л одоо тул ирээ да. Энэ жил болно. Би одоо зунжаагаал чамд тул ирнэ гэж хэлсэн. Тэгж хоёр алдчихдаг нэ сайн. Өнөөдөр ихтэй ер нь уг нь нэлийн муу байлаа. Бид хоёр нэг барьсан. Нэгийг алдсан. Тэгээд сайн нөгөө өчтөр солируулсан газар гээд яваад утсан шүү дээ. Тэгээ шидэ баригдахгүйсэн чи яг нарж арах юм бамбарах нэгийг бариад алдчих жоохгүй. Гэтэ би тэр чин голлын өөдөө ингэж өгсөөд тэгээд тэр голыг гатлаад тэр хавцалтыг өргөсөд буцаа буугаад бараг 30-аад минут болоход ягаагүй. Тэгээ би яг бас өөрийгөө буруутгасантай очиж яачлаа л да. Төвлөрлийн сарниулчлаа да янз бүрийн юм яриад тэгээд мэдгүй тий. Усан дотор нэг иргсэн баг. Тэгэл болчихчих шиг. Гэхдээ том тул байсан бол би очихгүй бол ганцаараа гаргаж чадахгүй л дээ. Харин. Тэгээ би яг тэгэж бодоод за яах вэ ахгаа нэг анхны тулыг барьчих нь очиг гэдэгсэн чинь. Би угаасаа чааг өхрөдрэг. Чи голоо гарна гэж яах вэ? Уг нь бол миний шаар хөдлөөд очимооргүй л байсан. Ямар аваа гараа гэж тасраасаа машраа. Угаасаа энэ бүхэн мөн хоёрын буруу байна. Энэ хүн дандаа ийм юм боц. Угаасаа анхнаасаа миний саторки таслана гэд яриад ирснийг та одоо энэ яг тэр хэсгээ наа чи яг бичлэгэнд оруулахгүй хаа. Энэ хоёр төрүүлж заас өрөөл очиж саторкийн таслана. Загсыг хөөж явуулна. Наанаас нь үргээ Чолоо шидэн. Сичокли гэж жагаад сичокийн тавьж явуулна. Үгүй. Ахмал сайн загас өрөл болоо доо гэж бодчихсон. Гэтэ та надаас нэг илүү загас өрлөө шин. Яа, 8-7. Аггүй. За. Харуул идлээ. 8-7 тий. 8-7. Тэгэхэд нэг алдсан тултай гэж. За өнөөдөр тэгээ барьсан нэг зэвгээ авсан. Читэр та хэдэн загас авлаа? 3 загас авлаа. Нийт 4 загас авсан. Тэдрийг гаргаж бүнзэнд хийгдэх. Тэгээд унтлаа. Яах. Зүгүртэй эр хүний замын үзүүртгтэй байгаа. Таны загслын гэрээ дөнгөж эхэлж байна. Яа. Одоо л нэг загас чинь болж байна. Сая ч барыг загслын өргөлд гарчин гаалт. Тэгж. Унаж байж бүх болдог гэдэг үг үү? Тийм шүү дээ. Алдаж бай загас чинь болно доо. Яа. Тэ нэр ягам болтроод байгаа юм л та. За үг болдож үхэр холдлоо. Тэр зүр баяртай. Өглөөний минь үзэгчтэй. За ингээд намрын загасчлал энэ хүрээд өндөрлөх үгүй юу гэдэг бид хоёр мэдгээ явж байна. Зайртай байвал худлаа, зайргүй байвал за нэг ганц 2 цаг шидэл. Өчигдрийн бамбарахаа алдсныг би барих гэж үзэн. Мухтай чамд орохгүй. Аяаж. Би эрэхтэй хэлээ зтэй. За хилцэн байгаа залгаад гээ. Тийм үү. Тэ өчтөр яа явцсан юм. Тэ яах вэ? Хүнч наалтан, барин. Ай. You know? Ой, замаа. Йоо. Дугуйгаа бодоолчих. Яг чиг алдаж барих ч. За. Элүүдийг харцгаая. Яах бол доо. Би ч баг 7-ны загсанд явж байгаа шүү дээ. 7-ны загсанд явж байгаа юм байна. Ямар гоё юм бэ? Та баг миний мөрөөдлийг билээд байгаа. Би өнгөрсөн 2 дахь гэрээсээ гараад өөр хүмүүстэй явж байгаа. Өөр хүмүүс гэж манай аавтай. Тий, аавтай нь явж байгаа. Тэгээд
хотод орж ирээд орой хотод орж ирээд тэгээ өглөө нь зам үхэж таамтгаарай. Тэгээ яг ерөнхий бол нэг бараг л 7 хоног. Гоё юм аа. Тэгсэн чи яасан? Тэр хайлайт амжилт нь юу вэ? 7 хоногт 2 тул алдлаа шүү дээ. 2 тул алдлаа шүү дээ. Нэг воблер алдлаа. Гэтэ бас нааг бодоход тул барьчих гээд байгаа маа тий. Тийм шүү. Би ч одоо ингээд ерөнхий бол өмнөх дээр нь 6 загас барьсан гэхэр чинь сая 8-ыг барьсан гэхэр 14 загас барингуудлаа 2 тул алдсан шүү дээ. Бас дэжгүй байгаа шүү. Та өмнөх дээр нь 7-г өрөө үсттэй. Тийм шүү. 7 тэр чин бүр өмнөх нөө. Би сая нөгөө аавт чи ирсэн. Тэг нэг 7 хоногт 14 загас 2 тул алдах шивтэй хөө. Бас амжилт шүү тий. Бас дэжгүй л. Би том болохоор энэ ах шиг болно. Ажлаа зохицуулаад тэгээд удаан хугацаанд загсанд явдаг. Энэ ах шиг л болох хэрэгтэй юм бид ерөөсөө. Тий. Амрын сар чинь 6 биш шүү дээ. Яа. За. Одоо нэг сайхан инээлтчихдээ тэгээд гол дээр очихоор янд юу болохыг харцгаая. Түр баяртай. Энэ ихтэй нэг амир алиал влог болох гэдэг юм да. Гэтэ гоё. За. Яасан би? За ч. Гэгэл цаацаал болчихлоо шүү дээ. За найдар байхгүй те. Ир зарвилж байна. Ямар ч тэгэж тгиймийг шидэх боломжлгаа том үс урсаад байна. За тэгээд 2025 оны намрын загслын хаалтын хүрээд өндөрлөө. Энэ жил ганцхан л тул байлаа. Та 2 тул харлаа. Харлаа ч. Үгүй хараа үст өмнө шүү дээ. Гэтэ хоёулыг нь 20-30 минут талаа шүү дээ. За одоо яах вэ? За нэг тиймэрхүү байлаа үзэгчтэй. Өвлийн загсчлал ямар тааж хийх бах, хэрэг хийхээ мэдгүй байна. Тэгээд энэ зам бол ер нь айгу илэх контент оруулах гэж хичээлээ. Хамтайсан та бүхэндээ баярлалаа. Донешны хийх юу эсвэл дараах таслыг хийгээрэй. За баяртай. Дараа уулзцгаая.